За фосфат анионыг таних чанарын анализыг туршия. За үүний тулд саяхан бэлтгэсэн натрийн фосфатын уусамлаас энэ хуруу шилэнд бол бэлтгэсэн байгаа. За энэ уусамлаас нөгөө хуруу шилэндээ тасалж авна. За энэхүү натрийн фосфатын уусмал дээрээ натрийн фосфат натрийн 3 PO4 гэсэн томьёотой байгаа. Уусмал дээрээ баарийн хлоридын уусамлаас нэмэхэд баарийн гидрофосфатын цагаан тундас үүснэ. За энэ тундас нь ямар хүчилд уусч байна гэдгийг шалгахын тулд тундсыг 2 хуваая. За тундсныхаа нэг хэсэг дээр давсны хүчлийн уусамлаас нэмж үзье. Ингээд баарийн гидрофосфатын тундас маань уусах хэсгийг шалгая. За давсны хүчлийн уусмал нэмэхэд баарийн гидрофосфат маань уусч байна. За нөгөө үлдсэн тундсан дээрээ үхрийн хүчлийн уусамлаас нэмж үзье. За энэхүү баарийн гидрофосфатын уусмал тундас маань үхрийн хүчлийн уусмал уусдаггүй болох нь харагдаж байна. За ингээд баарийн гидрофосфатын тундас үхрийн хүчлээс бусад хүчилд маш сайн уусдаг. Зөвхөн үхрийн хүчилд уусдаггүй. За урвалын тэгш тэглийг бичиж тэнцвүүлнээрэй.